Цусд сувг үзүүлж бай. Эрдэнэт хүний аймаг гэдэг юунаас ч үнэтэй байдаг. Гэтэл хүний аймыг шалахгүй зүйлээр шалтгаглан бүрлгэх явдал байх юм. Саяхан болсон нэгэн хүн амины хэргийн шалтгаан нь архиндаа донтсон хүний ухаангүй үйлдэл үү, эртнээс сансан өс хонзно уу гэдгийг та бүхэн өөрсдөө дүгнэн биз. Сэлэнг аймгийн нэгэн суманд иргэн болд 2 дугаар сарын 20-ны өдөр гэрээ цэмцэдэл цэвэрлж гисэн хоолойхийн эхнэр хүүхдээ хүлээж байлаа. Энэ үед гаднаас эгч нь орж ирэн дүүгээ магтаж, "Миний дүү чинь хүн шиг сүрхий болж одоо тэр архийг битгий уугаарай" гэхэд дүү нь "Би одоо энэ хоёрын төлөө л амьдрахгүй бол өөр юуны төлөө амьдрах билээ" гэж хэлээд инээмсэглсэн бөгөөд тийхүү инээмсэглэлийг эгч нь хамгийн сүүлийн удаа харж байгаагаа тухайн үед яаж мэдэх билээ. Орой эхнэр хүүхэд нь ажил сургуулиасаа таран ирэхэд болдын архины найз байн гуруу татаж байдаг иргэн Батнасан орж ирэн "Сайн байцгаана уу? Хөгшөө манай худагт гөлөг унчгаж хоёулаа очиж гаргаж авъя. Хөөхий даарчихлаа" гэж хэлэн гэрээс нь аваад гарчээ. Энэ оройноос хойш нөхөр нь гэртээ ирсэнгүй. Эхнэр нь "Энэ Батнасан дагуулад явсан юм чинь бодвол уугаад явж байгаа биз. Нэг уухаараа өчнөө хоног алга болчихдог хүн хизээ орж ирэх юм байгаа" гэх мэтийг бодсноос биш нөхрөө хайх санаа төрсөнгүй. Эгчт нь ч туулгаж хэлсэнгүй. 2 дугаар сарын 22-ны өглөө эгчийнх нь эзэнгүй байшингийн хөршин айлын хүү тэргээ түрэн усанд явж байгаад ирэхдээ "Аава, манай хажуу айлын гадаа танихгүй хүн сууж байна" гэсээр орж иржээ. Аав нь хаалганыхаа гадаа гарч харчхаад хөршинхөө үүдэндээ гадаа гарган тавьсан хуучин бодинг налан газар суух хүнийг танилгүй. Хэн юу хийж байгаа юм бол эзэнгүй айлын гадаа байгаад байх юм. Эднийхнийг энэ байшиндаа ирэх болоогүй гэдгийг мэдэхгүй байгаа юм байх та гэж бодон гэртээ буцаж орлоо. Хэсэг хугацаа өнгөрсөний дараа дахин гарахад байрнаасаа огт хөдлөөгүй байхаар нь эвгүйцэн хажуу айлынхаа хүнийг дуудан хамтдаа шалгахаар очоод сэтгэл эвгүйцэн зүйлийг олж илрүүлэх нь тэр. Иргэн болд аль хэдийн амьсгал хураан хөчсөн байлаа. Ингээд цагдаа дуудан хөршинхөн хүүд утсаар мэдгдлээ. Болдын ар гэр энэ талаар юу ч мэдлгүй харин ч гандан орж засал номоо хийлгэнэ гээд явж байжээ. Эгчийнх нь хүү хотоос ээж рүүгээ уцаар ярьж "Ээж ах хаан байна. Саяхан ахыг танаа эзэнгүй гэрийн гадаа өвчгсөн байна гэж хөршчин хэллээ. Та хурдан очооч" гэснээр гэрийнхэн нь хэргийн талаар мэджээ. Хохирогчийг зүрхэнд нь хутгалан хөнөөсөн байж. Бас хүзүүг нь боосон, зодож гэмтээсэн, хутгаар сийжсэн уул мөрөд байлаа. Цагдаа нарт хамгийн с ิจ гтэй бөгөөд бүлэг хэрэг байж мэдэх сэдлийг төрүүлж байсан зүйл хэвэл хохирогчийн хувцас бүрэн бүтэн ямар ч цусны толбгүй цэвэрхэн байжээ. Амийг нь бүрлгэсний дараа угааж цэвэрлэн чирч зөөсөөр энд авчиж хайсан болох нь ойлгогдсон байна. Мэдээж ганц хүн зогсож чирээд явж чадахгүй. Ингээд уг хэрэгтэй холбогдож болох бүх хүнийг байцаах болоход жижигхэн багийн иргэдийн бараг тэн хагасан цагдаад дуудагдан байцаагдах нь тэр. Байцаалтын явцад ихэнх хүн хохирогчийг өгдөө цөөтэй, уусан ч ирүүч хүнтэй мууддаггүй даруй төлөв хүн гэж мэдэгдэв. Сураг тасрахын өмнө их олон хүнтэй уулзаж таарчээ. Мэдээж гол с ิจ гтэн нь гэртээ байхад нь дуудаж авч гарсан архины хамтрагч Батнасан гихч итгээд тул түүнийг хорж саатуулан байцааж гэрт нь нэгжлэх хийсэн аж. Гэр нь цэв цэвэрхэн хэргийн тухайд ямар ч уул мөргүй байж. Гэсэн ч цагдаа шинжээчдийн баг ажлаа тун гарамгааг үзтгэж цэвэрхэн гэрээс нь эхний удаагийн үзлэхээр дүрдэг цайны жижигхэн заасан ишнээс нь арчиж тавьсан бүдгхэн цусны толб нэг буланд нь наалтчихсан ширээн дээр нь байхыг олж хохирогчийн цустай тохирох хэсгийг шалгатал цусны бүлэг таарах нь тэр. Сэжигтэн буюу хэрэг үйлдэгдсэн айлын гэрийн эзэн хэрэгээ хүлээлгүй, би алаагүй, мэдэхгүй, хэлэхгүй гэсээр байж. Цагдаа нар иргэдээс мэдүүлэг байцаалд авсаар байсан бөгөөд тэдний нэг нь "Би сэжигтэн уцаар ярьж байхыг сонссон. 2 дугаар сарын 21-ний өдөр тэр согтуу хин нэгэн рүү уцаар залган би хүн алчсан гэж ярьж байсан" гэж мэдэгджээ. Ингээд гэрийг нь дахин сайтар шалгатал буйдан дороос нь гадаа жорлон дотроос нь цустай даавуу гэрээ цэвэрлэж угааж асгасан цустай усны хөлдөөс зэрэг олджээ. Хөдлөх аргагүй нотлохоогоор хэрэг нь ичлэгдэхэд хэрэгт нь сая ам нээж "Би алах гэж гэрээс авч гараагүй. Надад тийм санаа байгаагүй. Манай гэрт ууж байгаад шороотой гуталтайгаа манай дороожин дээр гიშгсэн юм. Тэгээд л зодтолдож хутгалчихсан" гэсэн байна. Цагдаа нар энэ хэргийг ганцаараа хийгээгүй гэдгийг нь мэдэж байсан тул хамтран хэрэг үйлдэгчийг нэгэн хайсаар олсон байна. Хам хэрэгтэн мэдүүлэхдээ бид нар тавуулаа арх уусан. Тэгээд Батнасан согтчхоор нь би яваад өгсөн.
Гэтэл дараа нь над руу залган би гэртээ хүн алаад тавьчихсан. Чи ирж надад зөөхөд тусал. Үгүй бол би амиа хорлоод чамайг хоёр хүний амьд хүрсэн хэрэгт унган шүү гэсэн. Би зүгээр байж байгаад гэмт хэрэгтэн болчих вэ гэж айгаад талигаа чиг зөөж гэрээ цэвэрлэхтэн тусалсан гэжээ. Хэрэгтэн хүний амьд хүрчгээд гэртээ цогцыг нь орхин гадуур дахин 1 хоног архитаж явсан байгаа юм. Тэгээд цогцыг зөөж гэрээ цэвэрлснийхээ дараа гэртээ дахин 1 шөнө архитаж хонсон байдаг. Энэ хэрэг донд хэрэгт татагдан байцаал өгч байсан бас нэг архичин нөхөр хэрэг гарсан өдөр хэрэгтэнгийн гэрт хохирогчтой хамт архи ууж байгаад таалшил архи үлдээгээд явж. Дараа өдөр ийм хэрэг явдал гарсныг ч мэдлэхгүй цэвэрхэн болгоод тавьчихсан гэрт нь дахин ирж үлдээсэн таалшил архиа ууж сэтгэл нь ханаад гэртээ ирж хонтол маргааш нь таалшил архиныхаа араас явсан биш хүн амны хэрэг сэжиглэгдэн саатуулагдаж байцаагдаад гарчээ. Хүний амнаас үнэтэй болж таарсан тэрхүү цэвэрхэн дороожноос болж ийм нэг хөгийн хэрэг гарсан бөгөөд алуурчин хитэйгээр хэрэгээс болдох санаатай гэрээ сайтар цэвэрлсэн ч худал бүхэн богино хөлтэй байдаг учраас тун ядах юмгүй баригдаж бас болоогүй зүгээр байсан нэг нөхөртэй гай болоод авчээ. Хэргийг шүүх хурал хэдхэн хоногийн өмнө болсон бөгөөд Батнасан үг хэрэгтэй шүүхээс 15 жилийн ял сонссон юм.